Галзуу кино суугтаа тавтай морил. Ингээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаад ярихаар сонгосон галзуу кино бол 2017 онд гарч байсан Confidential Assignment. Хоёр солонгосын мөрдөгчд нэгэн хэрэг дээр хамтарч ажиллах галзуу үйл явдалтай энэхүү киноны тайлбарыг Oyster Chips-тэй хамтран хүргэж байна. Солонгосын алдарт Oyster Chips нь оригинал salted egg, K-pop буюу Mayo, double cheese гэсэн цоошин дөрвөн төрлийн хамттайгаар худалдаанд гарлаа. Зүгээр байдгал энгийн бэлтгэл чипс биш ээ. Хоёр төрлийн хамтлаг бэлтгэрийн гайхалтай хослол Oyster Chips-ийг заавал амсаараа манайхан. За тэгээд чипсээ идэнгээ кино тайлбараа тууглан үзээрэй. Хойд Солонгосын хаан ихтэй нэгэн тусгай үйлдвэрт хуурамч мөнгө үйлдвэрлэж байгаагаар кино эхэлнэ. Тухайн үйлдвэрийн хууль бус үйл ажиллагааг олж тогтоосон Хойд Солонгосын тусгай албаныхан үйлдвэрийн гадна ажиглалт хийхээр эргүүл гаргасан байлаа. Эргүүлийн багийн ахлагч офицер Чол Рюм бол хамгийн найдвартай хариуцлагатай алба хаагчдын нэг байдаг. Байдал хэвийн байгааг илтгэсэн Чол Рюм амс хийх зураа эхнэртэйгээ хамт машин дотор оройн хоол идэж байлаа. Учир нь Чол Рюмны эхнэр нь ч бас тэдний тусгай албаны алба хаагч байж. Гэвч удалгүй үйлдвэр дотроос төгшүүрийн дохиод уурсан учраас Чол Рюм багийнхнаа аваад үйлдвэр рүү яаран орохоор боллоо. Учир нь өөр нэг тусгай хүчний цэргүүд үйлдвэр рүү дайран орсон байжээ. Тэд үйлдвэрийн хамгаалагчдыг буудаж, үйлдвэрт ашиглагдаж байсан өндөр наривчлал бүхий мөнгөний хэвийг булааж авсан байна. Тиймээс Чол Рюм болон тэрний багийнхан үйлдвэр рүү нэвтэрч нэмэлт хүч ирэх хүртэл тэдгээр зэвсгэлсэн этгээдүүдийг тогтоон барьж байхаар болдог. Гэтэл тэрхүү халдлагыг зохион байгуулагч нь Хойд Солонгосын тусгай хүчний командлагчдын нэг офицер Ча гэгч байж таарна. Офицер Ча бол Чол Рюмны шууд удирдлага нь байлаа. Үйлдвэр дотор орж ирсэн офицер Ча Чол Рюмыг бууга буулгахыг тушаасан ч мань хүн бууга буулгаагүй учраас өөрөө бууга гаргаж их нарыг нь буудна гэж сүрдүүлдэг. Аргагүй байдалд орсон Чол Рюмыг бууга хаяад бууж өгөхөд тэрний залуусч бас бууж өгөхөр болдог. Гэвч тэднийг байрлалаа орхиод бууж ирсэн дар үед Ча офицерын цэргүүд тэдэн лөө гар бомбог шидсэн учраас Чол Рюмны цэргүүдийн олонх нь тесрэлтэд өртөж хүнд шархадлаа. Үйлдвэр дотор утаа үнээр дүүрэх үед тусгай хүчний хоёр салаа хоорондоо ширүүн тулалдсан ч Чол Рюм болон тэрний залуус арга буюу хүчин мөхөсдөн. Харамсалтай нь энэ ширүүн буудал цааны үеэр Чол Рюмны эхнэр суманд оногдож нүдэн дээр нь амьсгал хураадаг. Чол Рюм өөрөө ч хүнд шархсан учраас эхнэрээ аврахын тулд юу ч хийж чадсангүй. Ингээд дайснаа дарж чадсан Ча офицер хүнд шархтаад хэвтэж байгаа Чол Рюм дээр ирээд гүйцэх гэсэн боловч гар бууныхын сум дуусчихжээ. Үүнд инээд нь хүрсэн Ча офицер Чол Рюмыг амьд үлдээгээд чаддгийм бол амьд үлдээд ерөнхийлөгчд миний талаар мэдэгдээрэй. Бас чаддгийм бол намайг бариарай гэж хэлчихэд тэндээс яваад өгнө. Энэ халдлагын дараа Хойд Солонгосын цэрэг болон цагдаагийн удирдлагууд яаралтай хурал зарлаж, хууль бус үйлдвэрт хэрэглэгдэж байсан мөнгө хэвлэгч хэвнүүдийг хэрхэн олж авах талаар зөвлөлддөг. Тэдгээр хэвнүүдийг ашиглаж хуурамч долларыг жинхнээс нь ялахын аргагүй өндөр наривчлалтайгаар үйлдвэрлэх боломжтой байлаа. Тагнуулын мэдээнээс үзвэл хэвнүүдийг гартаа оруулсан офицер Ча өмнөд Солонгос руу зугтаасан байна. Тиймээс тусгай баг гаргаж тэрнийг өмнөд Солонгосоос яаралтай барьж ирэхээр болдог. Энэ үеэр өмнөд Солонгосын мөрдөгч Кан Жинтэй нэгэн гэмт хэрэгтнийг хөөж Сөүл хотын гудамжаар хар хурдаараа гүйж байлаа. Тэгэд хэрэгтнийг барьдгийн даваан дээр охиноос нь дуудлага ирнэ. Мөрдөгч Кан удаа автал охин нь үнэтэй iPhone авч өгөхийг гуйдаг. Үүн цачирдсан мөрдөгч Каныг охинтойгоо утсаар маргалдаж байх зур нөгөө хэрэгтэн нь зогтчихно. За ингээд мөрдөжсэн гэмт хэрэгтний алдсан мөрдөгч Каныг удирдлага нь хатуу зэмлж удаа дараа алдаа гаргасан учраас хэрэг мөрдөх эрхийг нь 3 сараар хасч байгаагаа мэдэгддэг. Мөрдөгч Кан дахиж ийм алдаа гаргахгүй гэж гуйсан ч дарга нь халгаасангүй. Энэ үеэр Хойд Солонгост Чол Рюмыг шоронд хорч хатуу ширүүнээр байцааж байлаа. Учир нь тэд Чол Рюмыг Ча офицертай хувилцсан гэж сэрдэж байдаг. Гэвч Чол Рюм энийг ярс үгүйсгэж нэг бол намайг хүчиггүй цаазал. Эсвэл намайг Ча офицерын хойноос явуул. Би тэрнийг хаанаас ч хамаагүй олж амиа алдсан эхнэрийнхээ өшөөг авна гэж шийдэмгий хэлдэг. Нөгөө талд үндсэн ажилласаа түр чөлөөлөгдсөн мөрдөгч Канаас гэрийнхэн нь араараасаа мөнгөнийхэн зовооно. Гэтэл нэг өглөө Кан мөрдөгчийн дарга нь тэрэн дээр ирээд нэгэн маш нууц хэрэг дээр ажиллах даалгавар өгөх гэж байгаагаа хэлдэг. Энэ даалгаврын хүрээнд Кан мөрдөгч Хойд Солонгосоос ирсэн нэг мөрдөгчтэй хамтран ажиллах ёстой байлаа.
Хэрэв кам мөрдөгч энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал тэрний хэрэг мөрдөх эрхийг шууд сэргээхээс гадна цалингинч мэдэгдэх үз нэмэх байлаа. Ингээд өөрт нь өгсөн материалтай сайдар танилцсны эцэст кам мөрдөгч энэ даалгаврыг хүлээж авахар сэтгэл шулуудна. Учир нь тэрэнд мөнгө яаралтай хэрэгтэй байснаас гадна охин нь iPhone авахулна гэж шалаад амар заяаг нь үзүүлэхгүй байгаа шүү дээ. За ингээд дуудлагүй кам мөрдөгчийг тагнуулын ерөнхий газраас дуудаж нэмэлт тайлбар өглөө. Тайлбараас үзвэл кам мөрдөгчийн үндсэн үүрэг нь хойд Солонгосоос ирж байгаа мөрдөгчийг өмнөд Солонгост байх хугацаанд нь хамгаалж бас ямар нэг ноцтой асуудалд хариулахгүй байх явдал байлаа. Харин нөгөө талд Чол Рюн өмнөд Солонгос руу явахдаа бэлтгэж байна. Тэрэнд Ча офицерыг барих 3 хоногийн л хугацаа өгч. Ингээд Чол Рюнийг даалгавартаа явахын өмнөхөн генерал нь дуудаад Самсунгийн гар утас өглөө. Чол Рюн энэ утсаар хойд Солонгос руу шууд холбогдож мэдээ дамжуулж байх ёстой. За ингээд Чол Рюнийг Сөүлд ирэхэд кам мөрдөгч угтаж авлаа. Ингэхдээ тэр тагнуулын албанаас өгсөн даалгаврын дагуу хамгийн түрүүнд Чол Рюны буу зэвсгийг хурааж авдаг. Дараа нь Кан тэрнтэй хамт өдрийн хоол идлээ. Ингэхдээ кам мөрдөгч тэрнээс ойр зургийн юм асууж битүү хүндээ тандаж байна. Учир нь тагнуулын албанаас мөрдөгч Канд Чол Рюны өмнөд Солонгост ирэх болсон жинхэнэ шалтгааныг олж мэдэх үүрэг өгсөн байж. Гэвч нөгөө талд Чол Рюн алдагдсан хуурамч мөнгө хэвлэх хэвний талаар хүнд ч мэдэгдэх ёсгүй гэсэн даалгавар авсан байлаа. Тиймээс тэр хоёрын харилцаа эхнээсээ нэг л эвгүй болж ирнэ. Мань нөхрөөс үг алдуулж чадахгүй байсан Кан аргаа барж тэрний ингэртэ зүүсэн байсан хойд Солонгосын тугийг барьж үзэх гэж оролдсон ч цаадах нь гарыг нь өчөөд ойртуулсангүй. За ингээд аргаа барсан кам мөрдөгч хоолны газраас гарахдаа тэрэнд өмнөд Солонгос өөрийн гэсэн хууль дүрмтэй учраас хойд Солонгосын цагдаа байсан ч дураараа хайшилж болохгүй гэж хатуу сануулна. Тэгээд тэрэнд холбоо барьж угаараа гэд нэг гар утас өгдөг. Гэвч цаадах нь тэр утсанд байршил тогтоох төхөөрөмж байршуулсан гэдэгт итгэлтэй байсан учраас дурамжхан аваад хамт цааш хөдөлцөх байна. Чол Рюн кам мөрдөгчөөс Ча офицертай холбоо бүхий пакэгчтэй уулзаж байцаалд авах шаардлагатай байгаа учраас зах руу хүргэж өгөхийг хүсгэд цаадах нь ч зөвшөөрч хамтдаа зах руу явсан боловч Сөүл хотын төвжрээнд ороод нам зогслоо. Энэ үеэр кам мөрдөгч зариуд сонсох төхөөрөмжөнд зариулаад чангаар ярьж Чол Рюны талаар олж мэдсэн мэдээллүүдэд дамжуулж эхэлдэг. Гэвч энийг анзаарсан Чол Рюн ууралж кам мөрдөгчийг машиных нь хаалгатай гавлж орхиод ганцаараа яваад өгнө. Ингээд Чол Рюнийг зорьсон газраа ирэхэд мөрдөгч Кан айл хэдийн тэнд нь ирчихсэн зогсож байлаа. Тэдний хамтдаа байшин руу орох үед Чол Рюны уулзахыг хүсэж байсан этгээд машинтаа зөрж өнгөрөхийг тэд хардаг. Цагаалтахыг хүсээгүй Чол Рюнч шууд л тэрний хойноос хөөж эхэллээ. Чол Рюны хайж байсан пакэгч этгээд хойд Солонгосоос гаралтай байж тэрээр хойд Солонгосоос зүгтэж өмнөд Солонгост ирсэн цагаас эхлээд харт тамхи худалдаалах болсон байна. Харин Ча офицер тэрнийг шаардлагатай мөнгө санхүүгээр хангадаг байж. Тэр өдөр Пак сурсан ёсоор харт тамхиа зарж чад машин дээрээ ирсэн боловч тэнд нь Чол Рюн хүлээж байна. Чол Рюн тэрнийг гиндүүлээд барьж авсан боловч Пак самбаачилж бууга гаргаж ирээд тэрэн лөө буудаж эхэлдэг. Ингээд Чол Рюнийг машины араар орж нуугдсны дараа Пак тэндээс бушуухан шиг зүгтаалаа. Чол Рюн ч хойноос нь алдалгүй хөөж эхэлнэ. Энэ зур кам мөрдөгч тэрнийг элдэв хэрэг тархиасан сэргийлэхийн тулд байршил тогтоогчийнхоо дохиог дагаж явсаар байлаа. Харамсалтай нь бүх зүйл кам мөрдөгчийн бодож байснаас эсрэгээр эргэдэг. Пак Чол Рюнаас зүгтэж явахдаа зам дээр байсан нэг машиныг булааж аваад хот дундуур солиотой юм шиг л давхиж эхлэхэд мань Чол Рюн ч машинаас зуурч салахгүй дагсаар. Сандарсан кам мөрдөгч тэдний хойноос давхиж нилээд хөөцөлдсөний эцэст арайхийн машиныг нь зогсоож чадсан ч Пакийг барьж чадалгүй алдчихна. Энэ үеэр өмнөд Солонгосын тагнуулын алба хяналтын камеруудыг шүүсээр Ча офицерын байгаа газрыг тогтоож чадлаа. Гэхдээ хойд Солонгосын тусгай алба яагаад Чагэгч тэр этгээдэг мөрдөөд байгааг тэд мэдэхгүй байлаа. Чол Рюнаас арайхийн зогтож чадсан Пак шууд Ча офицер дээр ирээд Чол Рюн өөрийг нь баривчлахаар өмнөд Солонгост ирсэн байгааг мэдэгддэг. Харин нөгөө талд кам мөрдөгч Чол Рюнийг үүмэн дэгдэхээс сэргийлж чадаагүйхэн төлөө бас л дарагдаа толгой төрүүгүй загнуулж байлаа. Ингээд Чол Рюнийг өөр олон асуудал үүсгэхээс сэргийлж гэртээ байлгаж байхыг кам мөрдөгчд тушаадаг. Мань мөрдөгч Кан үүнд нь дургүй байсан ч зөвшөөрөхөөс өөр арга тэрэнд байсангүй. За ингээд Чол Рюнийг дахиад алдахаас болгоомжилсан кам мөрдөгч тэрнийг өөртөөгөө гавлж орхиод гэрлүүгээ дагуулад явна. Тэгээд машинд суусан хойноо Ким тэрнийг зэмлж энэ даалгавар хоёр орны тусгай албаны хамтарсан даалгавар учраас амжилттай биелүүлэхийн тулд бид бие биедээ итгэх ёстой гэж хатуу сануулдаг. Ингээд тэд мус хагалахын тулд зам зуураа нэг уушийн газар саадаж чин сэтгэлээсээ ярилццгаана.
Энэ үеэр Кам мөрдөгч чөлрөөний хөлөнд байршил тогтоогч төхөөрөмж зүүж өгөөд энэ бол Өмнөд Солонгосын цагдаа нарын байнга хэрэгэлдэг зүйл гэж тайвшруулдаг. Тэгээд тэр чөлрөөнийг гэртээ дагуулж ирлээ. Гэхдээ тэрнийг хаанаас ирсэн хэн болохыг Кам мөрдөгч гэрийнхнээсээ нууцладаг. Кам мөрдөгчийн дагуулж ирсэн чөлрөөн эхнэрийнхэн дүү Миньонд таалагдана. Ингээд тэрнийг ариун цэврийн өрөөнд орох хооронд Кам мөрдөгч амжиж хувцсыг нэгжээд удсанд нь сонсох төхөөрөмж суулгаж амжлаа. Тэгсэн чөлрөөн Кам мөрдөгчийн бодсон шиг гинэн нэгэн биш байлаа. Тиймээс тэр утаснасаа сонсох төхөөрөмжийг нь салгаад хойд Солонгос руу холбогдож нөхцөл байдлаа илтгэдэг. Маргааш өглөө чөлрөөн Кам мөрдөгчийн гэрийнхэнтэй хамт өглөөний цай уухаар суулаа. Гэтэл чөлрөөнд сэтгэл татагдсан Миньон байдгаараа гойжчихжээ. Ингээд ярилцаж суухдаа тэд чөлрөөнийг хойд Солонгос гаралтай гэдгийг мэдээд ихэд цочирдцгаана. Гэвч Кам мөрдөгч байдлыг зөөлрүүлж тэрнийг одоо Өмнөд Солонгосын иргэн болсон гэж тайлбарладаг. Энэ зур офицер мафийн толгойлогч Юнг гихчтэй уулзаж байна. Тэд хуурамч долларыг их хэмжээгээр үйлдвэрлэх талаар тохиролцоо хийхээр тогтсон байдаг. Гэхдээ офицерын үйлдвэрлсэн хуурамч мөнгө үнэхээр жинхнээс ялгарахгүй байж чадах эсхийг нүдэрээ шалгаж үзхийг тэр хүссэн байлаа. Харин нөгөө талд мань хоёр Пакийн мөрөөр орж тэрний явсан газруудын хяналтын камерыг шалгаж явна. Ингээд Пакийн байгаа газрыг тогтоосон даруйда чөлрөөн тэрнийг баривчлахаар шийдсэн бол Кам мөрдөгч дөрмийн дагуу баривчлах зөвшөөрөл авах хэрэгтэй гэж зүтгэдэг. Гэвч чөлрөөнд даалгавраа биелүүлэх хангалттай хугацаа байхгүй учраас бичих цаас бүрдүүлэх цаг байсангүй. За ингээд тэд шууд явсаар нэг газарт орж ирэхэд тэнд Пакаас хар тамхи худалдаж авдаг бүлэглэлийнхэн бөөндөө сууцгааж байлаа. Star K-pop ямар амттай мэдсэн үү? Korean May Sauce. K-pop All Star. Кам мөрдөгч тэдэнтэй ам хэлээрээ учраа олох гэж оролдсон ч цаадуулан тэрнийг авч хэлэлцсэнгүй. Тэд олноороо төрий барьж Кам мөрдөгчийг дээрлэхэж эхэлсэн учраас чөлрөөн хөндлөнгөөс оролцохоосоор аргагүй болно. Тэд бүгд гартаа таарсан бүхнээ бариад чөлрөөн лүү дайран орсон ч мань хүн тэнд байсан залуусыг улаан гараараа нэвшэртэл нь зодож орхидог. Энийг харсан Кам мөрдөгчийн айх гайххан зэрэгцэж байлаа. Тэгээд тэндээс гарсан даруйда Кам мөрдөгч удирдлага руугаа залгаж чөлрөөний онцгой ур чадварыг шагшин яриад ийм аюултай хүнтэй цаашид хамтран ажиллахаас айж байгаа учраас энэ даалгавраас чөлөөлж өгнө гэж гуйдаг. Тэгсэн удирдлага нь энийг нь зөвшөөрсөнгүй. Харин тэрэнд тус болохын тулд тэнд байсан бүлэглэлийн толгойлогчийн утсыг шинжилж түүгээр дамжуулж Пакийн байгаа байршлыг тогтоож өглөө. Харин машинд үлдсэн чөлрөөн тэдний яриаг нууцаар сонсч байсныг Кам мөрдөгч мэдсэнгүй. За ингээд чөлрөөн Кам мөрдөгч хоёр Пакийн байгаа газарт явж очдог. Гэтэл тэр газар нь хятад ресторанаар өнгөлн далдлалт хийсэн мөрөөдө тоглоомын газар байлаа. Манай хоёрыг дотогш орох үед Пак гадаа офицерын баруун гар болох нэг залуутай уулзаж таардаг. Офицер Пакд гадаад руу гарч хэсэг хугацаанд бүгөх даалгавар өгсөн байлаа. Тэдний ярилцаж байгааг цонхоор харсан чөлрөөн бушуухан гүйж гарахад Кам мөрдөгч ганцаараа тэнд байсан танхаа этгээд үдтэй үлдэж хоцорлоо. Мань мөрдөгч тэднийг зогсоох гэж оролдсон ч нэмэр болсонгүй. Тэгээд аргагүй эрхэнд тэдэнтэй зодолдож эхэлдэг. Чөлрөөнийг гадагш гарч ирэхэд офицерын баруун гар Пакийг буудаад алчихсан байлаа. Учир нь тэр офицерын тушааснаар Солонгосоос явахыг хүсэхгүй байсан учраас арга хэмжээ авсан нь тэр байлаа. Ингээд чөлрөөнийг өөрлөв нь ирж яваг хараад гар утсаа шидэж өгөхөд офицер чөлрөөнтэй утсаар яриад миний төлөвлөгөөнд цаад болох гэж оролдвол амиа алдна гэж мэдэрэ гэж анхаарууллаа. Гэвч мань чөлрөөн тэрнийг барихааснаас зогсохгүй гэдгээ хэлдэг. Тэгээд чөлрөөнийг утсаа салгамагц офицерын баруун гар тэрэн лүү дайран орлоо. Чөлрөөн тэрнтэй хүчээ шавхаж тулалдсан ч цаадах нь нэлээд бэлтгэгдсэн тулаанч учраас тэрэнд амархан ялагдсангүй. Удалгүй цагдаагийн машины дохио дуугарч эхлэхэд нөгөө нөхөр чөлрөөнийг цохиж унгаад машиндаа суугаад зогтоод явна. Пакийг байцаах боломжгүй болсон учраас мань хоёр Пакийн биеийг нэгжиж хэрэгтэй мэдээлэл цуглуулах гэж оролдоно. Ингээд ярилцаж байхдаа Кам мөрдөгч гэдсэндээ шархтсан болохыг чөлрөөн олж харлаа. Хэдийгээр тэсхийн аргагүй өвдөж байсан ч Кам мөрдөгч Өмнөд Солонгосын цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөр дөргөхийн тулд юу ч болоогүй мэд жүжиглсээр. Тэгээд тэр хэлцсийнхээ залууд Пакийн гар утсыг өгөөд дотроос нь хэрэгтэй мэдээллүүдийг гаргаж авахыг даалгалаа. За ингээд буцах замдаа Кам мөрдөгч чөлрөөнөөс Өмнөд Солонгост ирэх болсон жинхэнэ шалтгааныг нь асуудаг. Чөлрөөн үннээ хэлэлгүй булзааруулж офицерыг заавал баривчлах даалгавар авсан гэж хариулна. Бас тэр хамтран зөвтгөгчдийг нь алсан учраас хувийн үш хонзонч байгаа гэдгийг хэлдэг. Энийг олж мэдсэн Кан шууд л тэрнээс холдож дарга руугаа утастаад сонссон бүхнээ мэдээлнэ. Гэвч өөрийнх нь яриаг чөлрөөн нэгэнгүй сонсож байгааг тэр бас л мэдэхгүй байлаа. Энэ үеэр чөлрөөнтэй адилхан байршил тогтоогч төхөөрөмж зүүсэн нэг залуу тэрэн дээр ирээд яриа өдлөө.
Ингээд ярилцаж явахдаа камурдагч өөрт нь гэмт хэрэгтнүүдийг орхихоо сэргийлж зүүдэх төхөөрөмж зүүсэн болохыг мэдээд уурлана. Камурдагчийг гэртээ ирэх үед эхнэр нь оройжин ирүүний шулуулгалаа. Ийм баг цалинтай мөртлөө үргэлж амнасаа аюулд оруулж байдаг энэ ажлаасаа гаруул таарна гэж эхнэр нь өгүүлж байлаа. Энэ үеэр камурдагчийн эхнэрийн дүү Миньон Чолрюнд сэтэн хайж элдвэр яриа уднаа. Гэвч Чолрюн эхнэртэй гэдгээ хэлээд тэрэнд нүүр өгсөнгүй. Тэгээд Миньон бандсандаа өрөөнөөс гарч явлаа. Гэвч Миньон бууж өгсөнгүй. Шөнөөр сэмхэн Чолрюны орлоо гитэж ирсэн ч тэнд нь эхнэртэйгээ муудалдсан камурдагч унтаж байлаа. Харин энэ үеэр Чолрюны нойр нь хулжжээ. Тэр нас барсан эхнэрээ маш ихээр санаж байлаа. Тэгээд ямар ч аргаар хамаагүй өшөөгөө заавал авна гэж дотроо шийддэг. Үүрцээ хуяар камурдагч эхнэр босоод Чолрюнд хуучирч муудсан хувцас солихыг зөвлөд шинэ хувцас өглөө. Ингээд мань хоёр өглөөний цайгаа уугаад гарах гэж байтал камурдагчийн утсанд мессеж ирдэг. Мессеж нь камурдагчийн утсанд сонсох төхөөрөмж суулгасан болохыг анхааруулсан байдаг. Ингээд камурдагч Чолрюнд бүрэн итгэж болохгүй гэж дотроо шийдлээ. Энэ үеэр камурдагчийн эхнэр Чолрюнаас нөхрийг нь харж хандаж байхыг гуйдаг. Гэвч мань хоёрын харилцаа улам бүр хөндөрсөөр. Учир нь тэр хоёр хоёулаа төрийн нууцыг хадгалж байгаа учраас сэтгэлээ нээж ярилцах боломжгүй шүү дээ. Камурдагчийн хувьд чаа офицерын хаан угааг болон тэр мөнгө хэвлэгч хэв хулгайлсан болохыг олж мэджээ. Харин Чолрюн өөрийнхөө жинхэнэ зорилгыг камурдагчид хэлэхгүй мэлдсээр байдаг. Үүнээс болоод тэдний харилцаа хурцдаж, удалгүй хоёулаа бие биенийхээ улсыг муучлан боруутгаж эхэлцгээв. Гэвч эцэст нь Чолрюн буулт хийж, хэрв чаа офицерын байгаа газар хэлж өгвөл тэрний хулгайлсан мөнгөний хэвийг чамд өгье гэж хэлнэ. Энэ үеэр чаа офицерын хүмүүс хуурамч мөнгө хэвлэх ажилдаа нэгэнд оржээ. Тэд олон $10 сая хэвлсэн байна. Ингээд манай хоёр тэдний байгаа газарт ирээд баривчлах ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж эхэллээ. Гэтэл Чолрюн гинэт боодол 50,000-ийн дэвсгэрт камурдагчид өгөөд охиндоо iPhone утас авч өгөөрэй гэж хэллээ. Тэгээд камурдагчийн хийсэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлээд чаа болон тэрний залуустай ганцаараа тулах болно гэд яваад өгнө. Тэгсэн камурдагч мөчөөгөө өгсөнгүй. Тэрний араас дагаж энэ даалгавар хамтын даалгавар учраас хамтдаа л дуусгах ёстой гэж зүтгэдэг. Тэгээд тэр хоёр барилга руу нэвтрэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Энэ үеэр чаа офицер мафийн босстой уулзаж байна. Гэтэл мафийн босс хуурамч мөнгөний хэвийг өөртөө авах хүсэлтэй байгаагаа хэлээд мөнгөний хэвийг өөрт нь өгөхийг шаардаж эхлэхэд чаа офицер ууралж залуусынхаа хамтаар тэнд байсан мафийнхнийг бүгдийг нь буудаж алдаг. Тэгээд тэд мөнгө аваад гадаад руу зугдахар болно. Гэвч яг энэ үеэр мань хоёр өрөөний цонхыг хаг цохиод үсрээд орж ирлээ. Тэнд байсан залуусч тэднийг буудаж хэсэг хугацаанд ширүүн буудалцсан боллоо. Гэвч цаа офицер машинд суугаад зогтож амжина. Тэрээр замыг нь хаах гэж оролцсон цагдаагийн машины жолоочийг буудаж шархтуулаад зогтчихно. Камурдагч Чолрюн хоёрч тэдний араас мөшгөн хөөж эхэллээ. Энэ үеэр камурдагчийн дарга нь тэрнтэй холбогдож хуурамч мөнгө хэвлэгч хэвийг заавал гартаа оруулж авах ёстой гэж тушаадаг. За ингээд нилээд хөөцөлдсөний эцэст Чолрюн мэрэгэн буутгэгчийн ур чадварыг ашиглаад чаа офицерын унаж явсан машины дагууг хаг буудаж тэднийг онхолдуулаад барьж авч чадна. Ингээд Чолрюн эхнэрийнхээ өшөөг авахар чаа офицерыг буудахыг завдсан ч амжиж ирсэн камурдагч тэрнийг балиулж гэмт хэрэгтнийг амьдаар нь барих нь чухал гэж зүтгэн. Тэгсэн тэднийг ингээд ноцолдож байх зур чаа офицер гүүрнээс үсрээд зүгтчихдэг. Энийг гарсан Чолрюн ууралж тэр хүн жирэмсэн эхнэрийг нь буудаж алсан гэдгийг камурдагчид хэлдэг. Энийг сонсоод харамссан кан хуурамч мөнгөний хэвийг Чолрюнд өгч явууллаа. Чолрюн мөнгөний хэвийг генералдаа хүргэж өгч даалгаврыг биелүүлсэн гэдгээ илтгэхэд улс руу унж алга болсон чаа офицерын цогцсыг хайж олох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гэвч даалгавар нэгэнд биелсэн учраас нутаг буц гэж генерал нь тушаадаг. Энэ үеэр гэрлүүгээ харж явсан камурдагчийн удсанд дуудлага ирлээ. Гэтэл чаа тэрний эхнэр охин хоёрыг барьцаанд авчихаж тэгээд мөнгөний хэвийг яаралтай авчирч өгөхгүй бол эхнэр охин хоёрыг нь алах болно гэж сүрдүүлдэг. Гэр бүлийнхэндээ санаан зовсон камурдагч шууд л Чолрюн руу утасдаж өөрт нь туслахыг гуйлаа. Ингээд тэрэнд туслахаар сэтгэл шулуутсан Чолрюн генерал дээр очиод чаа амьд угааг илтгэж тэрнийг барьж камурдагчийн гэр бүлийнхний амийг аврахын тулд мөнгөний хэвийг авч явах хэрэгтэй байгаагаа хэлнэ. Генерал нь эхэндээ энэ хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан ч Чолрюныг бууж өгөлгүй шалсаар байсанд тэрэнд итгэж байгаагаа хэлээд мөнгөний хэвийг өгч явууллаа. Энэ зур камурдагч эхнэр охин хоёроо аврахын тулд чаа офицерын зааж өгсөн бомб дээр ирсэн байлаа. Тэгсэн чаа эхнэр охин хоёрт нь тесрэх бөмбөг зүгээд үлдээчихэж. Аз болоход Чолрюн тэнд амжиж иржээ. Тэрээр чаа офицерын цэргүүдийг толгой дараалан буудаж чаа офицертай утсаар холбогдоод мөнгөний хэвийн хагасыг нь одоо өгöd камурдагчийн эхнэр охин хоёрыг сулалсны дараа үлдсэн хагасыг нь өгье гэж тохирдог.
За ингээд кам мөрдөгч ихнэр охин хоёроос суллуулж аваад чавцэрч мөнгөний хэвнүүдийг бүгдийг нь гартаа оруулж авахар боллоо. Гэвч кам мөрдөгч шинхэн найзыгаа дайсны гарт үлдээгээд явж зөрхөлсөнгүй. Тэгээд тэр ихнэр охин хоёроо аюулгүй газарт үлдээгээд бууцаж тавхина. Энэ зур чөлрийн чавцэрийг өөр дээрээ ирүүлэхийн тулд өөрт байсан мөнгөний хэвнүүдийг үйлдвэрийн хаягдал руу хаяж орхидог. Үүнд нь уралсан чавцэр үлдсэн бүх хүмүүсээ чөлрүүн рүү явуулахад үүнийг хүлээж байсан мань хүн тэдэнтэй тулалдаж толгой дараалан устгалаа. Ингээд эцэст нь чавцэрийн баруун гартаа чөлрүүн дахин халз тулалдана. Гэвч өмнөх тулаанаасаа сургамж авсан чөлрүүн энэ удаад тэрнийг ялж чаддаг. Гэтэл чавцэр хүмүүсийнхээ хамт ирээд чөлрүүн рүү буудаж эхэлсэнд тэр суманд оногдож шархтаад гарах гарцгүй боллоо. Аз болоход кам мөрдөгч тэнд амжиж ирснээр тэрний амийг авардаг. Тэгэд кам мөрдөгч чавцэрийн цэргүүдийг саатуулж байх зуур чөлрүүнийг чавцэрийн араас явахыг санууллаа. Чөлрүүн ч араас нь хөөсөр гүйцэж очиод тэр хоёр шийдвэрлэх тулаанаа хийж эхэлнэ. Гэвч чөлрүүн өмнө нь буудуулж шархтсан учраас чавцэрийг дийлсэнгүй. Кам мөрдөгч амжиж ирээд чавцэр рүү дайрсан ч бас л дийлсэнгүй нэвширтлээ задуулна. Ингээд манай хоёрыг ялсан чавцэр мөнгөний хэвийг аваад тэндээс явдгийн даваан дээр чөлрүүн сүүлийн хүчээ шавхан байж гар буугаа аваад чавцэрийн яг цохонд нь буудаж нөхрийг зүйл дуусгадаг. Ширүүн тулааны ард гарч чадсан мань хоёр хоёулаа хүн чаргацсан байлаа. Тэгээд тэд тусламж ирэхийг хүлээж суухдаа бие биедээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлнэ. Эхнэрийнхээ өшөөг авсан чөлрүүний сэтгэл амаржээ. Тэгээд тэр мөнгөний хэвээ кам мөрдөгчд өгөөд iPhone-ы үйлдвэр худалдаж аваарай гэж хэлнэ. Гэвч энэ хэвнээс болоод асуудал улам төвөгтэй болно гэдгийг ойлгож байсан кам мөрдөгч шуудхан ус руу шидэж орхилоо. Ингээд мань хоёр босож туслахаар ирж байгаа хүмүүсийг чиглэж алхаснаар кино маань конец фильм. За галзуу киноны тайлбар маань энд хүрээд дуусч байна. Надад лав галзуу кино байлаа. Та нарт ямар санагдсан байгаа? Ямар ч байсан энэ галзуу киног та нарт ярьж өгөх боломж олгосон All-Star Chips-тэй баярлалаа. Энэ Солонгосын алдарт All-Star Chips шүү дээ. Оригинал, salted egg, K-pop буюу Korean, double cheese гэсэн цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарцсан байгаа шүү дээ. Зүгээр нэг энгийн бэлтгэгтэй chips гэж бодож байна уу? Үгүй. Хоёр төрлийн амтлаг бэлтгэгний гайхалтай хослол All-Star Chips-ийг та нар маань амсаад үзээрэй. За тэгээд мөн буруу та нарынхаа комент, лайкийг хараад урам орох юм байна шүү дээ ч одоо. Тэгэхээр болоод улам илүү урам өгч, улам илүү галзуу кино яруулахыг хүсэж байвал манайхан дардгуудаа дараад өгцгөөрэй. Анти бас комент. Окей? За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар томодохгүй эргээд уулзацгаая. Боронуудаа.